Сайн байцгаана уу? Арслангийн ордныхон 2025 оны 2 дугаар сарын Арслангийн ордныхны хувьд амьдралын олон талбарт тодорхой өөрчлөлтүүд гарна. Од эрхсийн нөлөөгөөр хувийн амьдралд өөрчлөлт гарч биеийн эрүүл мэнд жоохон таагүй байгаагаас болж сэтгэл санаа тавгуйтаж магадгүй тул өөртөө тайван байх нь зүйтэй. Өнгөрсөн үйл явдлуудыг харамсанд дурсахгүйгээр өөрийгөө шинээр нээж олж аз жаргалтай баяр хөөртэй дээрээ төвлөрөхийг хичээгээрэй. Мөн энэ сард хэрүүл маргаанд эрч хүчээ зарцуулахаас зайлшгийж төвчээрт байхыг зөвлөж байна. Бусдын амжилтанд татаархдаг хүмүүсээс ч хол байж ухаалаг эерэг амьдрах хэв маягийг нэмэгдүүлэх нь чухлаа. Мэдхгүй зүйлээ мэддэг дүрсгээс зайлсхийж өөрийн зүүн бэлэгт итгэх нь зүйтэй. Хайртай хүмүүсээ баярлуулах өөрийн сайн хийж чаддаг зүйлээр бэлэг барих нь харилцааг бэхжүүлэхэд тустай. Санхүүгийн хувьд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт эрсдэлтэй 8-нд оролцохоос болгоомжилж мөнгө санхүүгийн алдагдлалд орохоос сэрэмжлэх нь зүйтэй. Хайр дурлалын хувьд гэр бүлтэй хүмүүс тааламжтай тайван харилцаатай байхыг хичээх нь зүйтэй. Ганц бие хүмүүс сэтгэл зүгээ зөв сонсож шийдвэртээ зөв алхам хийж чадвал тогтвортой гэр бүлийн амьдралд хүртэх боломжтой. Энэ сард ажлаас авсан үүргээ цаг тухайд нь сайн биелүүлж хичээж элдв сад бэрхшээлийг давж чадвал ямар ч салбарт амжилт олох боломжтой. Шийдвэртэй алхам хийхэд бэлэн байх, мэргэжлийн ажилдаа амжилт гарах үе ирж байна. Арслангийн ордныхны хувьд өөрийгөө хөгжүүлж, эрүүл мэндэд анхаарч, мөнгө санхүүгээ зөв зохицуулахад хайр дурлал дээрээ тайван хүлээцтэй хандвал эерэг сайхан байх нэ. Арслангийн ордныхондоо амжилт хүсье.